Таны болохоос өнөөдрийн жагсаалт нэгдэв. Гэхдээ энэ бодит байдлыг харуулж байгаа юм шүү. Оюун эрдэнэ энэ талбайдаар юу гэж тогсчоод би эдгээр ард түмэнтэйгээ хамт шүү гэдэл одоо чэжэд дээр би ямар ч адсан тушаад авахгүй би байнга орон дарж бодохгүй гэсэн. Өөдөө байсан ч өөрийн толгойдоор одоо өөрөө огцор цаг нь болсон. Энэ хугацаанд юу ч хийсэнгүй. Энэ Нямбатарын хотын дараагаар хаануу заануу үнцөө үл зөрчөөд ерөөсө хэд дахин одоо татвар нэмжээдэг өөрийгөө хаангаа бодчих. Өөрөө энэ одоо оюун эрдэнэ ямар боловсралтай юм бэ? Хаан сургууль төгссөн юм бэ? Мэдлэг боловсрал байна уу? Энийг өдөрдөг өнөн дээр би Сүүбат бол Санжийн баяр Элбэгдор жиднэр байна гэж бодож байна. Тэгээд энэ хүүхэлдээ тавьчихсан. Энэ хүүхэлдээ нэг хичээл залгаж ирчээл ярьдсан байна. Ямар ч боловсролын өнөр ингэ өдөрдөө сая хятад явж ирчээ сайхан юм ярьж байна. Жагсаад болох юм зүгээр энэ гошгоруулж байгаа байхгүй юу да. Ард түмэн босох цаг нь болцоо. Бавгийн тагсрын хэлсэв гэдгийг. Ард түмний уур хөрөнгө хэрэг юмар цусаар сарч чадахгүй шүү гэж. Энэ ойрхон байна шүү. Та нар энийг хөдөөж зөвшөөрөх хэрэгтэй. Одоо өчтөр бүх телевизээр явлаа. Оюун эрдэнэ орон 50 хүн байх бэлдээгүй байж та гэж. Ерөнхийлөгч өгчхаар ерөнхийлөгч байж л байдгийг. Ингэж тарих угааж болохгүй. Ард түмний хідэн энэ талбайгаар зогсохгүй шүү. Бэлэн байгаа шүү. 90 онд яаж дэлбэржсэн тэр цаг хугацаа 30 жилийн дараа 34 жилийн дараа ирэхэд бэлэн болсон байна. Би бол настай хүн гэдэж 90 оны хувьсгалаас хойш бүх юмыг бүгдийг харж байна. Энэ талбай дүүрээд ирэхин цагт энэ хаалга энэ байсан одоо цагдаа байхгүй энэ худлаа шүү. Бүгд ороод нуугдчихсан байгаа. Гараад ирэх юм бол цусны хөөрчихнө гээд айгаад бүгдээ нуугдчихсан байж байгаа. Яг цаг тулах юм бол энэ чинь танкч ороод ирж мэднэ. 90 оноос 7 дурын болцсон байна. Ард түмэн маш их ядуур чинь цалин нэмэгдээг байж татвар нэмэгдсэн. Тэтгэвэр нэмэгдээг байж хил дахин татвар торгуул эднийг хийж чаддаг юм торгон одоо татвар нэмнэ. Тэчнээ юм одоо хотод орж ирэх юм бол 5,000 төгрөг энэ дотор явах юм бол одоо бүр өрчихсөн. За одоо яг хүрээд миний хэлжсэн юм одоо миний хэлжсэн одоо энэ харж гинөө. Одоо яг ингээ бэлэн гараад ирдэг чинь энэ байхгүй юу? За хараа та нар.